Hi guys, энэ удаагийнхаа бичлэгийн тавтай морил. Тэгээд энэ удаагийн бичлэгийг маань зүгээр галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдээ ойлгоцоход болох хаа. Тэгээд өнөөдөр Инчаанд ирж ажиллах. Өнөөдрөөс эхлээд 1 сарын хугацаанд ажиллахад болсон. Одоо ажиллах газрынхаа стейшн дээр ирсэн. Би яг гэр гарцаар ирэхээ мэдгүй л юм л да. Тэгээд энийг хэлснийхаа дараа би хөндрөн залхаад би ирчлээ гэж хэлв. Би ер нь цагаас нь 30 минут өмнө ирсэн байхгүй юу? Тийм болохоор гадаа жоохон ганцаараа сууж хүлээж магадгүй л. Гэтэ би амар аялах байгаа юм шиг гоё мэдрэмж аваад ах юм. Гоо сайхан нэгсэл арьсалцлаа би ярьцлаа учирсан. Шоо нөгөө маань цаашаа тэгээд намайг хүлээж гинэ. Машинтай ирж авсан. Метроны хамбалж хоолоо шүү. Юу гэдгийг мэдгүй байна. Яг идэ гэдэг юм бол амар орохгүй заа. Амар чигтэй байна гадаа бүсмэс гэсэн. Ингээд хөдөөний хөдөлсөн. Ой 50 газар ч юм уу. Ямар юм бэ дөө. Ер нь л ажиллах газартаа ирчихсэн. Тэгээд би байрлах рууг ингээд тустай ингээд хідэн давхар байранд ч юм уу байна гэж бодсон чинь шигдаан дотроо заяа. Шигдаан дотроо нойлын хажууд нь юм өрөө байд юм байна. Тэгээд энд би амьдрах юм байна. 1 сарын хугацаанд. Ер нь жоохон эвгүй санагдчих юм. Гэтэ тэгээ явах дээ гэж бодож байна. Тэгээд шүшүүрт орох юм бол би яа шүшүүрт орохыг гэдгийгсэн чинь 0 дотор шүшүүрт орох юм байна. Нийтийн 0 шүшүүрт орох нь тэр бас зэнэл юм. Би өдөр болгон шүшүүрт ордог аахгүй юу? Тэгээ энд ах юм бол нэг 3 өнөختөө нэг ч юм уу 2 өнөختөө нэг л орох юм шиг байна да. Ер нь бол төсөөлж яснаас амар том сүлийн үеийн шиг дан байна. Тагуу амар удсан байна. Нухад унд чадахгүй бол мэдэхгүй л юм. Гэтэ нуруунд сайн баха. Одоо оройны 7:30 болж байна. Би нэг 4 гэж унтаад 5 гэж сэрсэн. Тэгээ ер нь бол амар үүдэж юм заяа. Би зүгээр гифтэлээлаа утсаа үзгээс ч бүр үүдэж юм. Тэгээд ашгүй миний хажууд байсан Вьетнам ихч явсан. Вьетнам юм уу мэдхгүй ханах юм гэдэг мэдгүй Вьетнам яриад тах шивсэн. Тэгээд одоо би энэ нүрэнд ганцаараа байна. Би ганцаараа ашиглах болохоор би энэ нүрийг жоохон зэгцлэе гэж бодлоо. Тэгвэл арай л амар тухгүй байна. Энэ бол энэ дотор бүр амар чихтэй байгаа хгүй юу? Би энэ чигийг нь үнэхээр гадагшлуулмаар байна гэхдээ жоохон боломжгүй байна. Яаж ах дөрөв дотор aircon байхгүй яг энэ үүдэнд хаалганы цаана aircon байгаа заяа. Тэгээ ер нь л сэрүүхэн байхыг хүсэх юм бол хаалгаа онгоолгож унтах хэрэгтэй. Тэгээ хаалгаа онгоолгож унтах юм бол амар хүмүүс орж гарт юм лээ. Шүдний сайдаа мартсан байсан мөлий. Түрүүнээрээ надаас оройн хоол идэх үү гэж асууж орж ирсэн. Гэтэ би идэхгүй гэсэн. Оройн хоол идэх юм уу гэхээр үгүй би иддэггүй гэсэн. Өдрийн хоол нэмэндээ лавшаа идсэн байхгүй юу? Тэгээд надад шууд асуусан дээр чи юу хоолны сайн биш хаа тэгээд гэх юм. Тэгээ би нэг их иддэггүй гэдгсэн чинь их иддэг хүн дуртай мөртэй гэдсэн заяа. Одоо шүний 9 цаг болж байгаа байхгүй юу? Тэгээд намайг хаяа явуулсан байна. Баяртай чичлээгүй. Зүгээр хаяа явуулсан цаа. Би сая ойлгох гээд орсон чинь зүгээр бүх гэрлүүд ундралтай цаа. Oh my god. Тэг гартаа юм сул их юм бол яах юм бэ? Тэгээд миний өдөөс харсан өрөөнд нэг өөр азмаа байх шиг байна. Нэг хүн өөр ярьж байгаа юм шиг дураад байгаа байхгүй юу? Бид байхгүй мэдгүй л дээ. Тийм болохоор би хэмж ярьж байгаа. Тэгээ сая зөвлөлтөйсэн байгаагаа олж мэдлээ. Тэр амар гонорч маргааш холны цагийн дараа ажил энэ навь энд ажилтдаг хүмүүсээс асуугаад миний навьд ойрхон март
шимжих хартарлаа. 2 гөрөж утсан байхгүй юу? Ингээ. Миний би ядраад идэх гэдэг би амтч чадахгүй. Тэр нь л амар нар хүрч байна. Сэргээд нүрэ батаад. Ер нь л энэ бас зогсож юм даа л нүрэ батах амар төгөлтэй гэж байна. Болохоор би баг энэ талыг бол газар тавьж аваад нүрэ батах гэж бодож байна. Чек суучин уртлын өрөөний ирч хятад ихч байсан юм байна. Энд ихччтэй ажимма кофе явах уу гэдэг кофе. Би иймэрхүү айстантай хүмүүсийг мэддэг байхгүй юу? Нэрээ өглөөс ирчээд энэ хаваараа ингээд хальт цэвэрлэгээсэн байхгүй гэсэн чинь хавч явж ивэл яах вэ? 진짜 크다. 저거는 먹어도 되겠네. Юм авцаа. Энд ингээд хожаа хичээж байгаа байхгүй юу? Нэг жил ажилласан ингээд самбирх ганаад. Тэг ингээд надад зааж байгаа гот нь за гэж би ойлгочихж байгаа шүү дээ. Ойлгочиход тийм гот нь би угсаа эрснээсээ шиг данд ингээд хоолны газар ажилласан болохоор ингээд яг юу яаж хийх юм бол надад тухтай байгаа гэдгээрээ би ингээд аяга маяга ингээд хурааж байгаа байхгүй тэгсэн чинь тест чи ингэж хийж болохгүй гэд надад миний үл суурлаа зэрэг. Тийм гот нь би зүгээр өөрийнхөө тухтай байгаагаараа хийж гинөө гэдгсэн чинь яа тац түлч өөрөө мэдгүй гэснээр хайж явж байгаа заяа. Тэгээ сая өдрийн хоол идсэн байхгүй өдрийн хоол идсэн чинь загас идсэн заяа. Тэгээд уг нь ингээд амар гоё юмтай хоёрыг идмээр байгаа ч гэсэн өнөөдөр сэтгэл сан амар тийм байгаа болохоор би идэж чадахгүй юм асахгүй гэд ёо. Би мэдчихэв. Тэгэл ингээл юм л алхийгэл загнаал мухаарал. Янгот нь би өдөснө. Тэ. За. Гэл амар сонирм хадгалахаар идэж чадахгүй нэг гэдгсэн шүү дээ. Тийм хөрн би өө надаас болж байгаа хөө гэдгсэн чинь менежер ах болохоор би чамаас болоогүй гэдэг. Тэгэл. Надаас л болсон шүү дээ. Өөр хинээс болтой. Өөр юунаас болтой. Өөрийн хоорон дээр гэртээ унтмаар байна. Би жахт энэ өрөөнд бүр амар халуун чихтэй. Яг гал зурх нэ. 먹어도 되겠어. 나왔어. 진짜 크다요. 와. 뭐려고 해? 사진 찍으려고? 네. Амар гоё юмс гаргаж чинь яг бодлоо. Идээд. Багцаа. Би ясаа гэдэг үг юм утгыг бодлоо. Ачтэрээс хаясаасаа. Энэ ялаар эргэцтэй сахтажлаа гэж таад идэх үү? Өгцөн үү? Зүрийн том шилийг надад арчуулаад байл яах вэ? Одоо сая автобусын цугаад аэропорт ирсэн ахгүй одоо эндээсээ метрон цугаад гэрлүү харна. Алцуух нэ. Өдрийг маш гоё өнгөрүүлсэн. Би сэрээд өөртөө бодогшоод ногоос ирсэн. Тэгээ гоё анимашн үзэнгээ гоё идчихсэн чинь яагаад ч юм бэ? Гинт амар хэцүү санагдаад эхэлчлээ. Яхаа үнэхээр мэдэхгүй байна. Зүгээр энэ мэдрэмжийг байхгүй болоход өгөөч. Мэдгүй зүгээр гуниг уур хилэн харуулсал тийм мэдрэмж юм болов мэдгүй. Зүгээр л энэ мэдрэмжийг надаас салгаад өг. Ууж юм. Дахиад би өглөөний 6 болж байна. 5:30
жоод аяг угаачаад одоо нөгөө нэг инчооныхаа ажил руу явж байна. Итгэхгүй юм да. Миний хамгийн хүсэж байгаа зүйл бол би амар 50 баймаар байна. Зүгээр л намайг 50 байлгаад өгч. Биш би бурхнаас гомээр байна. Нэг тийм дарамтанд байгаа юм шиг. Одоо ингээд өөртөө байгаа хамаг муу муухай үнэтэй байгаа бүх зүйлүүдээ би байхгүй болох юм байна. Энд хийгээд тахсаа би боо. Тэр их болгоно би зүгээр нисэж байгаа юм шиг санагдчихэв. Хашаа цум хайслаа гэж байгаа юм шиг. Тэгээд би ингээд явчихдоо нээсэн шүү дээ. Одоо 10 цаг 20 минут болж байна. Улаар зэрэг 10 минут л хэвсэн. 10 минут хөрнөг үеийнхтэй гарс ирэл ширээнээ дарчаад энэ хөрөмжнүүдийг асаагаад тэгэл иймэрхүү юмнууд цэгцэлжлээд одоо өглөөнийхэн цаг уусан. Ер нь өглөөний цайнд өдрөөлхөн өндгөл гардаг юм байна. Заслахаар юм байна. Би өгн өндгөнд нэг юм дуртай биш ахгүй юу. Өмнө нь амар дуртай гэсэн юм. Баян газар хагаад тэгээд үүдсэн байсан ахгүй. Тэгээд ер нь өндөг нэг хийхээ болцсон байсан чинь өдрөөлхөн юм дөндөг өгч юм. Тэгээд миний гиз бүр ингэ амар өгдөө заяа. Бүр ингэ өсөөд үтснийх заяа. Өсөөд өгдөөд тэгээд за тэгээд тестээ итгэхийг өгөх юм байна гэдэг. Одоо 10 20 болж байна. Хоол идсний араас би хийх юмудаа хийцэн. Тэгээд надад хийх юм байдаггүй. Очоод би хийх юм байна ууг асуусан чинь байхгүй л гэсэн. Тэр нь би заад гэж сууж байна. Ер нь ингэ бодоод ирсэн чи энд ирсэн ер нь зөвчээс юм уу дөө. Амар амар тайван юм шиг. Цагаагаар яг гадаа гоё таарсан. Тэгэл гадаг шаарлаа, ногоон талбай. Цаашаа харлаа уул жоох алах юм бол талай. Манай ажлын газрын гадаад байгаа энэ чулуу заяа өдрхөн хэлбэртэй юм байна. Oh my god, so cute. Literally මේ солонгос хэрэгтэй байл зөвлөж байх. Тэ миний 3 хоногийн ажил минь үнэхээр маш хэцүү ажил байлаа. Амар хэцүү байсан. Уцаач оролдож болохгүй тэгээд ингээд хийх юм байхгүй байгаа гот нь зөөр таад ширтээ шал гөлрөөл. Тэгээ хийлгэж байгаа юмнууд нь ингээд цонх мохонго болгоод заяа. Яа гэтээ би үүндээ сүүл рүүгээ за надад хийх юм юу ч хамаагүй би шалуугай. Цонхогой хийхүүчээс надад хамаагүй би уцаа орлохгүй л яг үглээ. Яг тийм байдал байж байгаад 3 хоног дуусглаа. Тэгээ миний оронд өөр нэг монгол охин ирсэн байна. Тэр охинд гайгүй л хандасан юм. Ийм нэг 5 Michelin стартай газар байна. Би уг нэг удаа далаа явж үзсэн ч үзэж чадсангүй ш. Нам хүргэж өгөх ахгүй байдаггүй. Болж энэ би сэрцэн тэгээд нэг ажлын залуу өчтөрөөр өсөлтөө явуулсан чинь өнөөдөр ирж уулзаарай гэж чинь тэгээд намайг авахгүй мэдэхгүй байна. Амар стресстэй байна. Ер нь л юм тийм инээмсэглсэн хүн хэрэгтэй гэсэн заяа. Тийм эерэг хүн хэрэгтэй гэсэн. Гэтэ би сүүлийн үед тийм байж чадахгүй болохоор өнөөдрөөрөө яаж тийм гэгээлэг хүн байх вэ гэдэг жүжиглэлт хийрээ. Яа жүжиглэж чадахгүй л мэдэхгүй л. Энэ удаагийн манд бичлэг маань үнэхээр юу болоод байгааг би өөрөө ч ойлгохгүй юм заяа. Би зүгээр л надад ямар нэг юм тохиолдох юм бол би уцаа гаргаж ирж бичлэг хийгээл ирээд байсан. Би эдитлээд янзлаад оруулахад одоо ямар юм бол орт юм бол доо л гэж үзчих. Одоо 4 болж байна. Шүдэл угаасан баггүй юу? Би нүрээ угаагаагүй. Нүрээ угаагаад нүрээ бодохгүй бол харалтаа бүр ингээд миний царай бүр ингээд амар ядарсан царайтай аваад. Тэгээ энийг нүрний бодгаар нуuna гэсэн үг. Явчаад өстөж үжээд инээж өгөндөө оо нэ. Тэгээд би ер нь жүжигчээр юм. Тэгээ ингээд өршлөлс хийгээд ер нь бас байн бичлэг хиймэр байгаа хгүй юу? Гэтэ юу ярих вэ? Юу хийх вэ гэж бодож байгаад би сая цаалтаж хөвтөж явахдаа би бодсон байхгүй юу? Яг одооныхаа мэдрэмжийн талаар тэгээд миний тарихын дотор юу болж байгаа талаар хуваалцъя гэж бодсон. Миний арс маш муулсан. Одоо би ингээд сая сүүлийн бичлэгээ би фильтр оруулахгүй болсон байхгүй юу? Тэрнтэй харьцуулаад одоогийнхыг харьцуулах юм бол ингээд амар муудсан байгаа. Энэ нүдний доогоор цагаан бат гарч марцсан. Хураашаад би ер нь л хүнийг бүр ингээд амар хайрладаг хүн юм байна. Би зүгээр л хүнийг хайрлахад төрсэн хүн юм байна.
гэж би ингээд бодсон байхгүй юу. Өөрөөсөө илүү бусад хүмүүсийг ингээд хайрлах юм бол тэр надад илүү гоё мэдрэмж төрдөг. Тодорхой хэмжээнд би өөрийгөө угаасаа хайрлаж байгаа. Би тэрийг мэдж байгаа. Гэтэ тэрнээсээ илүү бусад хүмүүст ямар анхаарч байгаа гэдгийг харуулах. Тэгээ бусад хүмүүс тоол хийж өгөх ч юм уу, эсвэл дэрэгтэн байж өгөх ч юм уу, яриагийн сонсч өгөх ч юм уу, зөвлөгөө өгөх ч юм уу, уйлж хахтан тэрэгч үед байдаг ч юм уу. Яг тиймэрхүү үед би тэр хүмүүсийг ингээд дарагдаж өгөөд хажууд нь байгаа тэр хүмүүсийг хайрлах нь надад ингээд амар гоё мэдрэмж төрүүлдэг юм байна гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу. Гэтэ энэ маань ингээд хитрхий дэнтцэн. Ингээд доодноос хитэрсэн гэж хэлэх нь зөв юм болов уу? За яг хайрлсан гэж хэлчих юм бол яг ингээд болохгүй юм шиг санагдаад болохоор би нэг хүнд сайн болсон байхгүй юу? Тэгээ тэр хүнээсээ болоод би өөрийгөө алдсан. Бас миний буруу бол ер нь бол байгаа. Тэгээ миний буруу юу вэ гэхээр би ингээд өөрийнхөө тарихгүй байх үедээ амар тэнэг юм гаргацсан заяа. Ер нь бол би тэрнээсээ ичж байгаа. Би ихтэй харамсахгүй байгаа. Би харамсахгүй байгаа шүү. Үгүй би харамсахгүй байгаа. Тухайд танаад байгаа гэсэн. Тийм болохоор би тэр хүнд ингээд өөртөө байгаа бүх зүйлийг зарцуулъя гэж бодсон. Юу яриад байгаа юм бэ? Хүн чинь ер нь ганц л удаа амьдардаг даа. Нэг л удаа анхны удаа ингээд амьдарч үзэж яхад бусад хүмүүс яагаад ингээд хүний амьдралд гай болоод идэв юм бэ? Ер нь сүүлийн хэцүү байгаа шалтгаанууд маань маш том шалтгаан нь нэгт бол мөнгөний асуудал байна. Ер нь бол ажил хэргийн холбоотой ажил олдохгүй болохоор би Монгол чадахгүй байх юм бол би сургалтын төлбөр өгч чадахгүй байх юм бол би Монгол явна. No! Би хүсэхгүй байна. Тэгээ тэрнээс л би амар стресстэй байгаа. Гэтэ яг одоо ажлын явцланд орох гээд явах гэж л байна л та. Тэрэнд ямар баяртай байна. Би яаж хийж агаад үлдээ гэж бодож байгаа. За энэ яасан чадیں۔ Тэр тэгсэн чадیں۔ Би юу гэсэн чадیں۔ Би яасан чадیں гэсэн бодлоор ингээд амьдрахаа болмоор байна гэж би бол бодож байгаа заяа. Ер нь бол намайг муу хэлдэг хүмүүс нэлийн байдаг юм байлээ. Тэгээ би тэрийг хэд оны юм анзаараад тэг ямар муухай юм бэ гэж бодсон заяа. Хэрвээ нэг эмэгтэй хүн инглээ тэглээ ямар нэгэн асуудал гаргалаа ч юм уу эсвэл ингээд зүгээр байж хатан ч юм уу эсвэл би хатаарсандаа болоод ч юм уу би хизээч эмэгтэй хүнийг тэгж харааж зөвхөж болж чадахгүй байх. Яа гэх юм бол би адилхан хүн ч гэсэн хүн. Тийм бахт ягаад ингэж энийг үзээ ядах хэрэгтэй гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь зарим хүмүүс бол тэгж боддгоо мөлий. Гол нь би тэр хүмүүсийг танихгүй шүү дээ. Амар инээдтэй яац. Зүгээр бүх юм болж бүтгээ болоод би ч гэсэн өөрийнхөө ашигч болохгүй, юу хийгээд байгаа ч мэддэхгүй юм централ ингээл амар хэцүү байдал орчд юм байна гэдгийг анзаарсан. Бурхны зурсан зургаар л би явж байгаа. Асуудал нь болохоор надад л тохиолдоод байгаа асуудлууд. Тэгээ надад л ингээд амар хүн дээр ирээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Гэтэ үгүй баха. Зүгээр л би ч гэсэн ингээд сошиал дээр ингээд амар бүх юм зүгээр идэг юм шиг зүгээр ингээд жаргалтай ууж идэл тэгэл найзуудтайгаа уулзаал гадуур дотор явбал ажиллаа хийгээл хичээлдээ явбал тэгжил харагддаг л байх. Тэгээ би бол амьдрал дээр нэг ийм л хүн байна. Амар стресстэй тэрнээсээ болоод сэтгэл санаач тэр би хаанч тэр ингээд хамаг юм байхгүй болчиход байдаг. Яага болж бүтггүй байгаа юм бол гэд би өөрөөсөө асууж шít. Тэгэх юм бол надад асуудал нь байхгүй заяа. Тэр хүмүүс нь асуудал байгаа. Ер нь л ингээд зөв хүнэл болж чадахгүй байгаа л гэсэн үг байна шүү дээ. Ер нь л миний араас ингээд гүйж байгаа ч юм уу эсвэл ингээд бичдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс бол байгаа. Байх юм бол байгаа. Гэтэ тэднэр нь ингээд надад таалагддаг болохоор би зүгээр та найз. Тэгэхээр найз хүрэл рүүгээ оруулаад эсвэл бүр ингээд холбоо тасалт. Тэгээ ингээд надад таалагдж байгаа хүн байхад тэр нь намайг таалахгүй байгаа. Ингээл хандтай oh my god ч хүн болов гэж бодож байгаа гот тэр нь зүгээр хайр сэтгэл биш зүгээр л нэг тийм зугаа гэж тусдаг. Хэд оног л би өөрийгөө бүр амар халтлаа заяа. Зүгээр хүн намайг харах юм бол би биш. Миний нүд рүү харах юм бол би биш. Жишээл өөр хүн болсон байсан гэдгээ өчигдөр ухаарад өчигдрөөс эхлээд хуучны сарна ирж байгаа. Би ч нэг бүр ингээм амар гээлэг төрлийн юм байхгүй юу? Амар хийнэдэг тэгээ ингээд эргэн тойронд байгаа хүмүүст ингээд амар аз жаргал бэлэглэх дуртай тийм хүн. Тэгээ тэгсэн чинь сүүлийн үед огт тийм биш. Зүгээр хүмүүсээс өөрийгөө бүр амар тусгаарлалцсан гэх юм уу? Юм ярьчимтэй ер нь нэг сонир байгаадсан. Тэгээ өөрийгөө л үзэн ядна уйлна. Бусдыг ч гэсэн буруутгах нь энэ нийгмийг ч гэсэн буруутгах нь тэгж байгаа л. За зүгээр штэ. Ер нь төгс хүн гэж байхгүй штэ. Амьдарч байгаа хавцад илүү жаргалтай юм ч юм уу эсвэл ингээд
Умхай юм бүхэн бартагдаад тэгээ гоёлондоо л гэж бодож байгаа. Хараад байсан чинь миний эртний хүнийг харах шалгуур маань ингээд амар өндөр болсон гэдгийг би ойлгосон заяа. Тийм болохоор л ингээд голоол гэдэг тэгж явсараа л ингээд хоосон л хоцорч байгаа шүү юм дөө. Амар хоос хацарч байгаа ч гэжтэй дөнгөж 21 хүрч штэ. Дүүийн хүмүүсийг харахаар яасан ч хүрхгүй ирэхтийн. Яасан ч гоё ирэхтийн. Тэгэл хэднийг хараад хизээний өдөр надад ийм гоё зөөлөн, тийм гинэн ас жаргалаар дүүрэн, тийм хайр ирэх болов гэж бодоолгүй нийлээл. Тэгээ бас дээрэс нь нэг юм би бодсон байхгүй юу? Би өмнө жил уулздаг байсан хүнтэйгээ энэ жил ингээд уулзсан байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө хүнийгээ ингээд амар өөрчлөгдсөн гэж бодсон заяа. Нөгөө хүн маань ингээд өөрчлөгдөд энэ хүний зан чанар нэг юм болчих. Энэ хүний харцсан юм болчих. Энэ хүний гадаад төрхний юм болчих. Ярьж байгаа байдал, хандж байгаа хандлага нь юм болчих гэж би яг бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь үгүй. Тэр хүн өөрчлөгдсөн биш, би ч гэсэн өөрчлөгдсөн байсан. Миний юмыг анзаарч байгаа байдал, би тэр хүнтэй ингээд харьцаж байгаа харцаа. Тэр хүнд би өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийл гих мэтчлэн ингээд зүйлүүд ингээд бүгдээрээ өөрчлөгдсөн байсан заяа. Тэгэл бодлоо шүү дээ. Нэг хэн жилийн хугацаанд ингээд хүмүүс ингэж амар өөрчлөгдөж болт юм байна. Зүгээр л ингээд бүх юм өөр болцсон байсан заяа. Хүн чинь ямар хурдан өөрчлөгддөг юм бэ гэж бодлоо. Засах гэж байгаад өөрөө өвдөрчлээ гэд нэг рeel оруулж байсан байхгүй юу. Тэгсэн чи яг тэр нь яг бодит болоод гийн. Тэгэл юм бодохгүй л тэр бэлгийг ингээ хийж байгаа шүү дээ. Тэгсэн чи ботор болонгот бүр нэрнгээсээ бүр амар хэцүү байдалд орсон юм л шүү дээ. Дасаад, янзлаад ингээ бүгдийг ингээ бүх юм гоё болох юм шиг санагдаж байна уу. Гэтэ тэр нь үгүй юм билээ. Ер нь үгүй ч гэжтэй ер нь л боломжгүй зүйл байхгүй гэдээ хэлдэг шүү дээ. Тийм болохоор жоохон зүгээр хэцүү л байхах. Гэтэ би ер нь бол чадаагүй. Гэдгийг хэлмээр байна. Хүмүүс миний шүдийг ер нь нэг анзаардаг байхаа. Анзаард юм болов уу? Гэтэ гайгүй л гастай. Ингээ тийм амар ингээд аим гажигтай биш болохоор ер нь би гайгүй биш бодол байгаад идэгсэн чинь хараа. Ер нь аппарат зүйлэгсэн дээр юм уу гэсэн бодол сүлээд айгүй их төрж байгаа. Тэгээ даанч мөнгө наалга амар үнэтэй. Монгол тахтал хийх байсан юм. Монголд хямдхан байсан байхгүй. Энд чинь бүр ингээд дээд доталтай хэлэх юм бол 6 сая вон л амар үнэтэй. Монголд хийлээ гэж бодохоор энд ирээд чангалуулъя гэхээр хэцүү үстэй. Би ярилцлаганд орохоос өмнө яс дайсаар дараад буруу авсан гэрлээс хэлүүлээ гэж болох чинь. Өнөөдөр 31 градус заяа бүр нэг амар чихтэй амт халуун байна. Яг одоо эргэл халуун үе юм чинь. Өнөөдөр 31 градус тэгээ одоо 31 градус. Өглөө. Тэгээд ер нь хэлсэн шүү дээ. Амар гэгээлэх маав гэсэн юм. Тэгээ одоо бэлтгэлээ игээд энийгээ шавчи. Нүрэ бодсон чинь хөөрхөн санагдаад тэгээ гоё хөцөн чинь гоё санагдаад ер нь амар гэгээлэх болчихсон. Энд байдаг тусны бодлоос суун гэж бодсохгүй гэсэн чинь үгүй байсан байна. Хоцорцоо. Хоцорцоо. Автобус нь 6 минутын гайг гэсэн заяа. Би тийшээ 9 минут болох нь. Жах төвхөлтэй гүмэргүй байна. Бас халуун гүмэргүй байна. Би тэ дүүрэлтэй гүйж чадсан бэл шүү дээ үндэ. Гэтэ нэг гүйж үзсэн шүү дээ. Ажлын ярилцлагаас хоцорох гээд бас. Яагаад ч юм ингээ ажлын ярилцлаганд орох гээд тэгэнгүүт ингээ төвхөл өмсөл ингээ тийм профешнл тийм күүлэгч мэдрэмж өгөөд байсан болохоор ер нь ажлын ярилцлаганд орох болгондоо төвхөл өмсчихсэн заяа. Би бүр 3 ажлын ярилцлаганд орсон. Тэр болгондоо дандаа энийг төвхөл өмс. Одоо ингээ хөлсөн хурцтай байна шиг. Гүгээд. Чи нөө хөлс гарц. Будаг будаа. Болсон баха. Нүур болооц. Тийм ажлын ярилцлага амжилттай дуслаа. Ер нь бахан инээж агаал гарч ирлээ. Би өгч байгаа юм шиг л инээлээ үнэ хэлэхэд бол. Инээгээ л ярьдлаа. Гэл. Англи хэлчихсэн окей шүү гэх. Ийм манд бичлэг ингээд дуусч байгаа. Тэгээ дараагийн манд бичлэгээр удахгүй л цаая.